Анх Монгол улсын 46 иргэн офшорт бүртгэлтэй компанитай гэж байсан бол энэ тоо 49 болж өсчээ. Эдгээр энэ дотор Монголын нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн эрхмүүдээс эхлээд хинч танихгүй нэрс бичигдсэн байна. Монгол улсын Улаанбаатар хотод хаягийн бүртгэлтэй 4 компани нэр офшорт бичигджээ. CRMI компани эзэмшигчийн нэр тодорхойгүй, мөн Борхүүгийн дэлгэр сайхны эзэмшиж байгаа Forever Profit Holdings болон FLV Universal Holdings компаниуд байна. Дорноговь аймгийн угуул Болд Төмөр ерөө гол компани ерөнхий захирал бизнесмен эрхэм үүний зэрэгцээ 1999-с 2000 оны үед сангийн сайдаар ажиллаж байсан гэх Янсан Жувийн очир сүхийн нэрээр Wisdom International Holdings гэх компани офшорт бүртгэгджээ. Тэрээр хаягаа Улаанбаатар хот гэж өгсөн байна. 2005 оны 9 сард компани бүртгүүлж байжээ. Одоогоор офшор дахь данс идэвхтэй гэсэн бүртгэл гарч байна. Харин хамгийн олон компанийг офшор дансанд бүртгүүлсэн эрхмээр Чимдоржийн Батцорг гэх нэр гарч ирж байна. Түүний хувьд Тайванд хаягтайгаар Santec High Group, Diamond Mine International, Wushan Technology, Power Station Management, Polar White Enterprise, Richie Enterprises гэх зэрэг 11 компанийг бүртгүүлсэн байна. Тэрээр 2008-аас 2010 оны хооронд энэхүү компаниудаа офшор бүрсэд бүртгүүлсэн байх юм. Эдгээр компанийнхаа эсийг нь 2009-оос 2015 оны 11 сарын хооронд идэвхтэй болгосон байна. Харин үлдсэн 2 компани нь идэвхтэй байна. Түүний араас хамгийн олон компани офшорт бүртгэлтэй ирхмээр Чойдонгийн даваа нэмгэгч тодорсон байна. Түүний хувьд Тайванд хаягтай 4 компанийг офшорт бүртгүүлжээ. Moonland Investments, Forest Berries, Label Light, Truekind Limited зэргийн компаниуд болно. Эдгээр компанийг 2009-оос 2011 онд байгуулж байсан бол 2014 онд хоёрын дансыг нь хаасан байна. Харин нэг нь идэвхтэй, нөгөө нь тодорхой бус гэсэн ангилалд байгаа юм. Даваа нэмгэгч нь нэг хувьцаат компани нилээдгүй хувийг эзэмшдэг. Ерөнхий сайд асан Санжийн баяртай ойрхон холбоо сүлбэтэй гэсэн яриа нийцэн болдгоо. Тухайлбал ерөнхий сайд асан баярын Америк нэгдсэн улс дахь хаусны дуйлан гарахад түүний нэр дурддагдж байсан. Баяр гиснээс баярын охины компани мөн л офшорт бүртгэлтэй юм байна. Гэхдээ Монголд гэж бичигдээгүй. Америк нэгдсэн улсын нэр дээрх бүртгэл нь байгаа юм. Даваа нэмтэй холбоотой ажилтдаг бас нэг эрхэм офшорт данстай. Тэр бол Petrovs компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жанчвийн оюун гэрэл. Moonland Investments компанийг 2011 онд офшорт бүртгүүлж байжээ. Өнөөдрийн хувьд тус компанийн данс идэвхгүй байгаа юм. Бас нэгэн анхаарал татаж байгаа нэр бол Улсын хурлын гишүүн асан Даваагийн Батбаяр юм. Түүний хувьд 3 компанийг офшорт бүртгүүлжээ. Ebros компани, Impox компани, Gamax компанийг бүртгүүлсэн байна. Даваагийн Батбаярын офшорт бүртгэлтэй компанид хувь эзэмшдэг давхар бүртгэлтэй эрхэм бол Харьюгийн Бум Эрдэнэ гэгч юм. Түүний хувьд Улсын хурлын гишүүн асан Даваагийн Батбаяр Бум Эрдэнэ нарын нэр дээрх компанийн нэр нийцлэгэн. Нээсэн хаасан ононд давхардж байгаа юм. Улсын хурлын гишүүн асан Даваагийн Батбаярын компани нь Бахамын аралт хаягтай Их Британий Виргинийн арлуудын офшор бүс данстай хэмээн гарч ирж байна. Дараагийн анхаарал татаж байгаа эрхэм бол Батүлийн хүү Чулуутай. Улаанбаатар хотын дарга Батүлийн хүүгийн хувьд Хонконгт хаягийн байршилтай Strategic Mines компанийг эзэмшдэг бололтой. Энэхүү компанийг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй, идэвхгүй хэмээн гарч ирж байна. Дээр хэлсэнчлэн нийтдээ 49 компани нэр Монгол гэсэн улсын иргэний тодтголтойгоор офшор бүсэд байршижээ. Гэхдээ эдгээрийн 12 компани хаягийн бүртгэл нь Хятад улсад байрлалтай. Их Британий Виргинийн аралт офшор данстай байна. Харин 11 компани нь Тайванд хаягийн бүртгэлтэйгээр офшор дансаа бичүүлжээ. Үлдсэн нь Франц, Орос улбан улс, Катар болон Бахамын арал зэрэгт хаягийн бүртгэлтэйгээр офшорт дансаа нээлгсэн байх юм. Хин гихч эрхэм офшорт данстай гэдгийг мэдхийг хүсвэл үзэгч та олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын албан ёсны вебсайт болох ICIJ сайтаар орох боломжтой.